Сайн байцгаана уу? Hero байна. Өнөөдөр би та бүхэнд Netflix-ийн 2022 онд нээлттэй хийж байсан Incantation киног тайлбарлахаар хүргэлээ. Энэхүү кино маань хүний итгэл үнэмшил болон буруу зан үйлд орооцолтвол хэр аимшигтай дүр төрхийг харуулдаг кино. Кино маань нэгэн бичлэгээр эхэлдэг ба энэхүү бичлэгэнд нэг эмэгтэй охин хоёрын баяр тэмдэглэж байгаа, төрс өдрөө тэмдэглэж байгаагаар кино маань эхэлдэг. Энэ эмэгтэйг Ли Ронан гэдэг ба 6 жилийн өмнө нэгэн буруу шашны зан үйлийг зөрчснөөр аав ээжид нь гэр бүлийнхэнд нь ямар гамшиг тохиолдсныг ярьж байгаагаар кино маань үргэлжлэх ба нөгөө буруу шашны тэмдэг нь нэг л иймэрхүү. Манай Ли Ронанч нэгэн асрамжийн газар ирдэг ба нэгэн багштай уулзаад өөрийнхөө охинтойгоо уулздаг. 6 жилийн өмнө хүүхдээ асрах боломжгүй болоод сэтгцэн өвчтэй болсон гэж үзэн сэтгцэн эмнэлэгт Ли Ронаныг хэвтүүлдэг ба охиныг нь асрамжийн газар руу шилжүүлдэг. Манай Ли Ронан энэхүү эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байхдаа өөрийгөө бүрэн эдгэрсэн гэж боддог ба охиноо буцааж өөр дээрээ авч байгаа нь энэ юм байна. Ли Ронан охиноо гэртээ авчираад бичлэг хийгээд байнга бичлэг хийгээстэй явдаг ба энэ нь ямар учиртай гэвэл ирээдүйд охин том болоод ээжтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацааг харж ээжигээ санан дурсах болтугай байх гэж бодоод энэхүү бичлэгийг хийдэг. Охинтойгоо сууж байхад нэг л сонин чимээгараад том өрөө рүү яваад ороход нэг стакан хагарсан байдаг ба охиныхоо нүдийг харахад нэг л сонин улаан юм гарцсан байдаг. Ли Ронанч гайхаад бичлэг хийж сууж байхад гэнтэл гэрэл амтраад бус өрөөнүүдээ шалгахаар бас л гэрэл байхгүй. Хөргөж онгоолоод өцгөр нэг таргаас гарсан. Хаалганы гадарч нэг л сонин дуугарж байхаар Ли гараад шалгахад нэг хашгирсан дууг сонсоод гэртээ буцаад орно. Хаалга үдэ төгжин охин дээр очиход охин нь унтж байх ба нойлөрөнд гэнтэл сонин нойлын ус татаад нэг л сонин байгаа харсан Ли охин дээр харахад охин нь алга болсон байдаг ба охиноо олоод очиход охин